Мэргэжлийн хэмээх марзан тодголтой засгийн газар огцорсноос хойш шинээр томилогдох засгийн газрын төлөө бүлэглүүд янз бүрээр хор найруулж байна. Чаавас Монгол Ардын намт түүхэнтэй ингэж их үйлээ үзэж байгааг нам л да. Ууг нь одоо л харин лойрчтаасаа салах гэж ёстой үгээ хэлж байна. Яасан ч шунал нь барагддгүй сайд дарга нар. Хууль зүйн дотоод иргэн сайд хийж байхдаа өөрөө ашиг сонирхлын зөрчилд автан 77.5 тэрбум төгрөгийн концессийн гэрээг хувийнхаа Алтай Трест компанид нааж зөвхөн хүүндэн гихтэл 8 сая 870 мянган доллар хармаалах гэж байсан Бямбцогт одоо дараагийн засгийн газрын ерөнхий сайд болно хэмээн зүтгэж яриа тохироохийн лоббидж яваа юм байна. Хуулийг ёсчлон биелүүл ширхэгчлэн дагаж мөрдүүлэх ажлыг хийх ёстой хууль зүйн дотоод иргэн сайдын албыг харшиж байсан хэрнээ өөрөө концессийн гэрээ дотор хутгалчихсан тууж явсан хүн бүр байжгаад Монгол улсын ерөнхий сайдаас санаархаад явж байна. Чухам ийм болохоор л Монгол Ардын намыг үүлтэй лайтай нам юм да гэж хэлээд байна. Ганц юм. Тэр дундаа хууль зүйн ямыг толгойлж байхдаа хууль самарч байсан хүн бүгэлүтэн 13 ямыг зангидсан ерөнхий сайд болчихвол Монгол улсыг тэр жигтэн самарна гэсэн үг. 300 шахан мянган гишүүнтэй ийм том намд өөр хүн олдохгүй байна гэж юу. Одоо улсын хурал сууж байгаа 65 гишүүнээс 31 гишүүн нь 60 тэрбумын бүлэгт хамааралтай гэдэг нь мэргэжлийн засгийн газрыг огцруулах хуралдаан дээр илчлэгдсэн. Үлдэж буй 34 гишүүн нь арайш тэрэн дээрээ тулаагүй байлтай байлаа. Хэрвээ Бямбцогт юм уу Миянх бол 60 тэрбумын багт хамааралтай хэн нэг нь ерөнхий сайдад нэр дэвшиж гэмээр Монгол Ардын намтай ярих юм бүр огт байхгүй болно. Улс төрийн ууган хүчин 100 жилийн түүхтэй энэ том нам татан буугдсан дээр. Гэхдээ халахын заяа их гэж нэг үг бий. Эрүүл саруул ухаантай хүмүүс цөөхөн ч гэсэн үлдсэн байхаа гэж найдаа.